гэртээ суугаад хамгийн амтнжаагаа сагаад амтны болохоо сайн хэлээд тэгвэл гар хөлн дураа сайн хэлдэг. Тэгвэл буян хураагаад байна. Ажил нэг хүчсэн. Муу сэтгэлтэй болоод энэ одоо энэ муу юм бодоод бусдыг хараагаад бол нүгэл хураагаад байна. Ер нь ямар ч амтнд асрах энэргүй харилцагтай бол буян болдог. Ер нь амтай чамгүй хооронд хамааралтай гэдэг. Жам эсрэг цоонод хамааралтай өөрөө мэдэхгүй ч гэсэн гадаа бороо орж ирэх гэрт бурхан дороор өгсөн тэр додын 10 чангарсан байдаг. Тэр цоонод юм даа. Тэгэхээр ямар ч амтнд амтайг сайнаар хандчихвал тэрний үр дагавар сайн байх хэрэгтэй. Ер нь хороо бол доорнтой нэг жигдэн арангуйч хинч мэдж байна. Хинч мэдж байгаа. Энэ моосд дуулан гараад байна. Сайжруулалт дээр юм байна. Энэ хорвоогийн хүн сайн мэдж хэрэгтэй. Тэгвэл тавчаар бол буян хураагаад буйны дараа жагл ирдэг. Зовлон гардаг сэтгэлийн амин хуан шийдэг. Сэтгэлээ хэлнээр биеэр. Тэгээд ууртаа урда дөргөн салчих юм бэ? Хүнийг салчих вэ? Хүсэл их тачаад ихтэй. Тэргээр өөрийг ч олно, хүнийг ч олно. Өөрхөн дээр ихтэй бол атарчаад доосх дээр ихтэй. Тэгээ хорон санаатай хорлох сэтгэлтэй хомхоо сэтгэлтэй буруу бодолтой. Буруу бодол гэдэг нь яа хулгай хийгээд жаргах чинь, дээр хийгээд жаргах чинь, худлаа хийгээд жаргах чинь, бүлгээд мөнгө жаргах чинь энэ буруу бодол юм. Тэгээ их хонон сондог. Тэгээ ширүү хөхтэй бол энэ үр дагавар юу гардаг? Энэ бол нүгэл. Энэ үр дагавар зовлон гардаг. Тэд өдөөс хойш. Тэгэхээр энэ хоёр сэтгэлийг алиг дагаж жаргах нь алиг дагавал тоох энэ хоёр дагаж хараад буян хийгээд дуустал жаргал ирэхгүй. Нүгэл хийгээд ирэхэд жаргал ирэхгүй. Буян хийгээд доол хорон солигдгүй. Муу боцсон солигдоод бас тийм байхгүй гэдэг. Энэ дагуу бодjоод амьдар чигдэн барьж хүн сайн байдаг юм ёстой. Энэ ерөнхий жигдаргаа хэлбэр намдар ялгаа үлдээ 70 1989 оны юунда намдын шагалхтаа тод дээр марцаач вэ. Асар нэгүүлсгүй сэтгэл бол хүний амьдралд агаар ус хэрэгтэй. Мөнгө цаас доллар санал хэрэгтэй. Хэндэж хэрэгтэй, өөрч хэрэгтэй, бусч хэрэгтэй. Энэ хааж байсан газар дээр амьдрэх хүн хэрэгтэй, доор амьдрэх хүн агаад хааж болно хэрэгтэй. Хоёулын тустай, өөртөө бус тустай. Тэгээ дээрээс нь хоосон чанарт бол ачтын жаргалч хүрж болно. Нам тоолоод бодгийн сэнжид донд тоглоод зовлонгоос өөрөнд гарч бусдыг шарж болно гэж 70 хүртэл ялжсэн. Ер нь сайн сэтгэлтэй багтлагад болно гэсэн юм байна. Мөнгө цаас төр доллар гол биш. Энийг би бодож байдаг. За номын дагуу хүн биш л дээ. Би ширүүхтэй хүн. Энэ их шагнал мэдлээ харч хүн биш. Та нарын юугаар л буйнаар би явж байгаа. Айстрийн бүтээсэн ч хүн биш байгаа. Би бол хувийнхаа бодлоор бол сайн сэтгэлтэй байж өхнө. Нам муу хэлсэн ч хорлсон ч бай. Тэр нь би тусдаа хандна гэж боддог. Миний хувийнхаа бодлоо гэж байна. Бас та нартыг бодож байгаа болох гэж байна. Энэ дам хөнөөлөл. Нам муу хэлсэн ч эргүүл муу хэлэхгүй. Хорлон хүн ч эргүүл хорлохгүй. Ингэж боддог. Тэгэхээр бодгийн сэтгэлтэй бай. Хоосон чанартай мэдсэн та. Одоо би очиртай нам заалгал. Уул миний шибэг одоо тэгээ багш нь болчихлоо. Би багшиг гიშлэхгүй. Хуучин дээр л суцаар. Очиртай өдөрхийн нам зааж байгаа шээ. Баяртай байна. Энэ ер нь тэгээд чагд маглаваад байх сайн биш л дээ. Бор юм дээр гэрдэггүй гэдэг. Орсутаанаас өвчнгөө байх. Ямтай байх. Энэ гурав дэрэг ирдэг. Одоо дэрэг болчихсон юм мэдхгүй. Хуучин уучлаад дэрэг байдаг.
3 зэрэг ирдгүүр юм хэлж байгаа. Энэ интернеттэй байх гэсэн. Одоо би та бүгд баярлалаа гэж хэлнэ. Сэтгэлийнхэн дотор бол өтө сайн чаддаг гэж байна. Баярлалаа тань хэлээ. Өөр ч ярих мадад товч ярих тань муухан байгаа. За тэг болсон.